Дараагийн мэдээ та бидний ахуйтай холбоотой. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангалсантай холбоотойгоор галын дуудлагын тоо нэмэгдсэн байна. Дуудлагын ихэнх хувийг пишн зуухны аюулгүй байдлаа хангаагүйгээс үүссэн дуудлага эзэлж байна. Нийслэлийн онцгой байдлын газарт өдөрт галын 10-аас дээш дуудлага ирэх болсон байна. Энэ нь бусад улиралтай харьцуулахад нэлээд их тоо гэдгийг хэлж байна. Пишн зуухаа өөрсдийн дураар сурлуулсан яндангийн залгаасыг зөв холбоогүй гэх мэт шалтгаанаас үүдэн пишн дэлбэрсэн дуудлага их хувийг эзэлж байна. Түүнчлэн айл өрхүүд үнс нормаа гүйцэд унтраалгүй ил садгаа асгаснаас өөрийн эд хөрөнгө болон бусдын хөрөнгөд ихээр хохирлжруулж байгаамаа. Тухайлбал Чингэлтэй дүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 давхар нийтийн байр шатсан юм а. Галын шалтгаан мөн л пишн зуух дэлбэрснээс үүдэлтэй. Нэгдүгээрт энэ пишн зуухны өөрийнх нь аюулгүй байдал тийм үү. Одоо гимтэлтэй одоо эвдэрсэн одоо гагнаасаараа салсан ч гэдэг юм уу гэх мэтийн пишн зуух нь өөрөө гимтэлтэй байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт за бид нар пишн зуухныхоо тодорхой хэмжээний бол хамгаалтын шатган материалаар тийм хамгаалтын төмөр юм уу одоо тийм материалаар юм тавих хэрэгтэй, хамгаалт тавих хэрэгтэй. За дээр нь яндангийн залгааг одоо зөв хийж явах хэрэгтэй. Одоо гэрт ялангуяа гэрт бол тийм ээ яндангийн залгааг бол зөв хийж явах хэрэгтэй. Буруу хийснээсээ болмос таталтаа өгдөггүй галгаар соролт өгдөггүй яг энэ дээрээ бол бас нөгөө юу яадаг гал өгөөд гал гардаг. Тиймээс иргэд зуухныхаа аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.